Тони байна. Өнөөдрийн бичлэгэндээ тавтай морил. Өнөөдөр бүгдээрээ software бодлыг бодож үзэх бөгөөд хажуугаар нь та нартай жоохон яриа удаа сууя гэж бодлоо. За тэгээд та нараар юу байна? Юу хийж байна? Монголд байгаа юу? Эсвэл өөр улс орнд байгаа юу? Өөр улс орнд байгаа бол карантинд байгаа юу? Карантинд байгаа цагаа юу хийж өнгөрөөж байна? Гэрээ Монголд байгаа бол Монгол одоо яг ямар шихэн байгаа вэ? Би өөрөө Тайван сурдаг болохоор Монголд яг ямар байгааг сайн мэдэхгүй байна. Тайван гэх юм бол одоогоор 430 эдэн кейс бол гарсан байгаа. Тэгээд 430 эдэн кейсээс нь 336 хүмүүсүүд нь эдгэрсэн. Тэгээд 6 хүнээс харсан гэж байна. Тэгээд бүх үйл ажиллагаа сургууль соёл бүгдээр ингээ явагдаж байгаа. Тэгээд Тайванд бол ариун цэрэг маш сайн сахиж байгаа. Та нарын байгаа улс орнд ямар байна? Яаж энэ үйл явдал пандемикийг зохицуулж байна? Өмнөх оруулсан бичлэг, ялангуяа e-girl-ийн бичлэг танарт маш их таалагдсан байлээ. Тэгээд share хийсэн, comment бичсэн, like дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Энэ удаа арай жоохон тайван, chill бүгдээрээ хамт юм ярилцгаа. Тэгээд нүүр бодлыг үзээд makeup therapy гэсэн байдалтай бичлэг хийгэж бодсон. Өөрөө хүмүүсийн нүүр бодож байгаа бичлэгийг үзэх амар дуртай. Тийм бичлэг үзэхээр ингээд намайг тийм satisfying гоё тайвширдаг. Тэгээ тиймэрхүү бичлэг өөрөө хийж үзье гэж бодсон. Тэгээ хажуугаар нь та нартай зүгээр гоё найзуудтайгаа юм ярьж байгаа юм шиг гоё тайван ярих гэж бодсон. За би нийсэхт бол яг нэгнийхэн контурыг түрхчихээ. Тэгээд нэгний контурыг түрхэж байхдаа сормостойгоо их ойрхон түрхвэл илүү natural харагдана. Тэгээд энэ хэсэг дээр үнцэг хэсэг нь надад таалагдаагүй. Тэгээд зүгээр арилгаад дахиад зурсан байгаа. Тайванд сүүлийн 2-7 хоног гинт амир дулаараа хадаа бараг 28 градус 30 градус гэдэг байгаа. Тэгээд гинт халаад нүүр амир тосгож нүүрэн дээр батга гараад ирсэн. Тэгээд имслэг хийж байгаа жоох санаа зовж байсан. Яг тэгвэл makeup therapy бичлэг хийхэд юм close up ойрхон бичлэгүүд илүү гоё харагддаг болохоор тэгээд одоо тэг яах вэ хүмүүс нүүрэн дээр батга гарч ирээд тийм чинь тэгээд хиндээ. Та нарт миний арьс арчилгааны тухай бичлэг маш их таалагдсан байлээ. Амар олон хүмүүс Instagram дээр надаас арьс арчилгааны тухай асуултууд асуусан. Ер нь уншаад байхад нэг анзаарсан юм гэх юм бол Монголд ийм арьс арчилгааны тухай Монгол контент амар бага гэдэм байлээ. Тэгээд тэрийг анзаараад би ийм арьс зүй гэдэг Instagram пэйж нээсэн байгаа. Арьс арчилгааны тухай сонирхож байгаа бол тэгээд контент монголоор аммаар байгаа бол миний арьс зүй гэдэг пэйж руу сонирхож үзээрэй. Гэх юм бол сүүлийн сар ерөөсөө ямар ч бичлэг оруулаагүй. Өмнөх 7 хоног миний midterm шалгалтын 7 хоног байсан болохоор шалгалтандаа бэлтээд жоохон загвар байсан. Бүх шалгалт дуусны дараа гинт бүр амар их бичлэг хийх сонирхол хүрээд O'Reilly дээр Dumbledore амьдрал гэдэг бичлэг хийгээд оруулсан. Тэгээд өнөөдөр өөрийнхөө channel дээр гоё бичлэг оруулмаар санагдаад энэ бичлэгийг оруулж байна. Энэ бичлэг та нарт таалагдж байгаа бол like дараарай. Эсвэл доор comment section дээр. Жоохон deep topic гэх юм бол энэ вирус үеэр ганцаардлыг бол өөр төвшнээр мэдэрч үзлээ. Гэр бүлээсээ хол өөр улс оронд ганцаараа байх эвгүй юм бэлээ. Тэгээ би яг одоо л гэр бүлээ тэгээд Монгол байгаа найз нөхдөд амирх санджээ. Тэгээд та нар үзэж байгаа бол хай санджээ шүү, хайртай шүү. Миний бодлоор гадаадд байгаа хүмүүс надтай адилхан гэр бүлээ найз нөхдөд бас маш их санаж байгаа. Монгол руу нөгөө онцгой нислэгийн онгоцууд нисэж байгаа. Тэгээд тэрэнд нь ууг нь бол 100 буцаж авна гэж бүртгүүлсэн байгаа. Тэгээ ер нь хараад тахад тэр онгоцд нь суух боломж их хэцүү юм бэлээ. Зарим хүмүүс яг Монгол руугаа буцаж авч чадیں۔ Гэсэн амар хүсэл бодолтой байгаа. Гэтэ
энэ үеэрийг би бинийхээ ямар орчинд байгаагаа бас хүн бүхнийх бол өөр. Зарим хүмүүст бол гадаадд байх боломж нь бүрдсэн байгаа. Харин зарим хүмүүсийг энэ боломж нь олдохгүй. Тэгээд ийм үеэр ер нь бие биендээ сайхан дэмжлэг өгөөд бие бинийгээ ойлгуул илүү үр дүнтэй гэж бодож байна. Тэгээд Facebook дээр уншихаар гадаадд байгаа монголчуудыг буцаж ирэх нь амар муусан хүмүүс л байх юм. Тэгээд зарим хүмүүсүүд нь гадаад их орноо орхисон хүмүүс зүгээр цаазал гэсэн амар эвгүй комментүүд ер нь уншсан. Тэгээд ер нь тэр комментууд нь хинт хэрэгтэй, хин тусалж байгаа, хинч туслахгүй байгаа гуйтай. Anyways, гэтээ бас нэг гоё юм нь бүтэр 21-р зуунд технологи амар хөгжсөн үед амьдарч байгаа болохоор би бинтээ хайцсан амар амар. 20-30 жилийн өмнө хэрэг технологи ингэж их хөгжөөг байсан бол би бараг солирсон байгаа хаа. Гэр бүлийнхэнтэй найз хөлтөө шууд уцаараа ярьж байгаа юм л. Миний anxiety-д бол маш их тусалж байгаа. Тэгээд ерөн сэтгэл санаа бол эрүүл мэндэд амар нөлөөлдөг болохоор тэгээд өөрсдөө тайван байхыг хичээгээрэй гэж хэлээ да. Ингээд нүүр бодолт маань ерөнхийдөө ингээд боллоо. Soft girl-ууд ийм хөөрхөн авчаар их зүйд юм билээ. Тэгээд энийг зүүгээд тэгээд өөр гэх юм бол энэ алтлаг өнгийн зүйлтийг зүүгээд тэгээд цомц гэх юм бол энэ цагаан шаргалтуу макийг өмссөн байгаа. Ингээд soft girl бодолтныхаа look маань ингээд туслаа. Танай бичлэг таалагдсан байх гэж бодож байна. Хэрэв таалагдсан бол лайк дараад тэгээд ирээдүйд ямар бичлэг үзмээр байгаа доор comment section бэлдээгээрэй. За ингээд энэ бичлэг маань боллоо. Баяртай. I'm worried that this will all change. I'm worried about keeping you safe. I'm worried that I'm not